Христийн амьдрал түүхэн радио цовруул жүжигийн шин дугаар эхэлж байна. Радио цовруул жүжиг. Есүс Христийн тухай Христийн амьдрал түүхэн радио цовруул жүжигийг зохиолчдын зүгээс Библиэлд өгүүлдэг авралын мэдээ Есүсийн үйлчлэлийн тухай өөрчлөлгүй хүргэхийг зорьсон юм а. Жүжигийн дөрүүд өгүүлэгч нар нь Есүсийг ховчлон сайн мэддэг. Мөн түүнтэй учирч байсан хүмүүс юм а. Цаг хугацааны эхэн үеэс л хүний нөхцөл байдал өөрчлөгдөөгүй болохоор түүнд хүргэх ёстой сайн мэдээч өөрчлөгдсөнгүй. Бурхан бүтээсэн бүтээлтэйгээ дотн нөхрөлхийг хүссэн боловч хүний дуулуургүй байдал түүнээс тусгаарлажээ. Та энэхүү цовруул жүжигийг сонссноор таныг хайрласан Бурханы хайр ямар их байдаг тухай мөн тэр үргэлж тантай харилцах гүүр байгуулахад бэлэн байдгийг ойлгоосой гэж бид чин сэтгэлээсээ хүсэж байна. Ингээд өнөөдрийн анхны дугаараар Теофил бидэнд Есүсийн тухай сонсоод хэрхэн түүний үнэнч дагалдагч болсон тухайга ярьж өгнө. Тэрнийг шинэхэн олж авсан итгэлийнхээ тухай тайлбарлахыг найз нөхөд гэр бүлийнх нь шаарддаг байлаа. Тэрээр түүнийг хэрхэн тайлбар өгөхөд Бурхан ямар итгэмжтэйгээр тусалсан тухай Теофилийн өгүүлэхийг хамтдаа сонсцгоё. Намайг Теофил гэдэг. Би Эфес хотод төрсэн грек хүн л дээ. Би урд өмнө зөвхөн өөрийн дур хүслийг хангаж, эд баялаг хоримтлуулж, бас амар амгалан баяр хөөргийг олоход л анхаарлаа хандуулдаг байлаа. Манай хотын ихэнх хүмүүсийн адилаар би мод, чулуу, бас үл үзэгдэх бурхныг хүртэл шүтдэг байсан. Тэдгээр бурхтын тааллыг олохын тулд мөнгө хайрлахгүй зарж гэрээр дүүрэн шүтэнүүд тавьсан боловч тэдгээрийн аль нь ч миний туйлдсан зүрх сэтгэлд амар тавин өгч чадаагүй. Гэтэл нэг өдөр Лук гэдэг залуухан эмч надад Есүсийн тухай ярьж өгсөн юм л да. Би Есүст итгэж, Есүс миний амьдралд өөрчлөлт авчирч чадсан. Энэ өөрчлөлтийг гэр бүл, найз нөхдүүд маань хүртэл ажиглаж, надаас олон зүйлийг асууж байцааж эхэлсэн. Хэдийгээр би бат итгэлтэй байсан ч итгэлийнхээ тухай ялангуяа эхнэртэй хэрхэн тайлбарлахыг хараахан мэдэхгүй л байлаа. Оо ашгүй. Чи ирлээ. Танаа ах эхнэртэйгээ ирээд зөндөө юм асууж байгаад явлаа. За тэгээд яг юу асууж явах юм бэ Лүдия? Чамайг яагаад Диана бурхны сүм рүү очихоо болчихов? Манай шүтэнүүдээс яагаад урухаар шийдсэн юм бэ? Бидний шүтэн буруу чинийх зөв гэдгийг яаж мэдэж байгаа юм? Чиний яриад байдаг Есүс гэж жухам хин юм бэ? Тэр еврей мужаанд бусад мужаанаас ялгарх юу байсан юм бол? Асуусан асуултад маань хариулж мэдэхгүй мөртөө учиргүй их итгээд байгаа чинь ямар учиртай юм бэ Теофил? Христэд итгэх итгэлийн нарийн ширмэг би одоохондоо хэлж мэдэхгүй байна. Итгэлийн хувьд ч гэсэн шинэ. Гэхдээ миний хувьд нэг л зүйл тодорхой байгаад. Би Есүст итгэхээс өмнө амар тайван гэдгийг мэддэггүй байсан шүү дээ. Байнга л үхэхээ сайж сүсэг бишрэлд автдаг байсан. Харин Есүс миний аврагч болсон цагаас хойш зүрх сэтгэл минь найдвар, баяр хөөр, амар тайван гэдгийг мэдрэх болсон. Магадгүй би хэдийгээр бүрэн дүүрэн тайлбарлаж чадахгүй байгаа ч гэсэн би шинэ хүн болсон гэдгээ мэдэрч байна. Наадах чинь бол их сайхан сонсогдож байна л да хайрт минь. Гэхдээ ийм том өөрчлөлт гаргаж байгаа бол учир шалтгааныг нь бас мэддэг байх хэрэгтэй шүү дээ. Христэд итгэх итгэлийн талаар надаас илүү мэддэг хэн нэгэн манад ирж миний найз нөхөд бас гэр бүлд нь тайлбарлаад өгөөсэй гэж би хэд хоногийн турш гуйн залбирлаа. Миний хүлээж авсан баяр хөөр амар тайвныг тэд минь ч гэсэн хүлээж аваасаа гэж би үнэхээр их хүсэж байлаа. Үүнээс гадна Лук эмч бас тэдний найз нөхд үргэлж ярьдаг Есүсийг төрөх тухай урьдчилан өгөгдсөн амлалт бас зөвнөлийн талаар мэдэж авахыг маш ихээр хүсэж байсан. Ингээд 7 хоног болоогүй адил Лукийн манад ирсэн нь огт санамсаргүй хэрэг биш байлаа.
Тё, чам дээр хүн ирэх юм уу? Үгүй яасан? Энд хүн ирчээд байна. Лук гэдэг хүн. Баярлалаа эзэн минь. Хонгор минь юу гинэ? Очлоо. Оо, Лук, ямар сайхан хэрэг вэ? Алуу манад оролдоо. Ой, Теофил. Би ингээд хүрээд ирнэ гэж бодоагүй л дээ. Үгүй захаа бичихч зав ерөөсөө олдсонгүй. 2 хоногийн өмнөөс л чам дээр ирье гэж гээв гинт бодогдоод. Оо, найз минь. Чи яг миний залбирлын хариулт болоод ирлээ. Би ямар баяртай байна гэж. Нэрээ ингээд чи энд хэр зэрэг удах вэ? Баярлаа анд минь. Эзэн хэдий олтол байг нь тэр хүртэл байна да. Ингээд Лук манай гэрт Есүсийн тухай мэдхийг хүссэн 20-од хүнд хичээл зааж эхэллээ. Тэдний дунд цөөн хэдэн итгэгч, харин бусад нь Есүст итгэдэггүй хүмүүс байлаа. За нааш орцгоо. Наагаараа та бүхэн дээшээ тухалцгаа. Анхаарч байгаарай. Та бүхний дунд олон хүмүүс надад сүүлийн үед Есүс Христэд итгэсэн учраас шалтгаанаа тайлбарлаад өгөөч ээ гэж шахаж шаардж байсан. Магадгүй би зарим нэгэнд нь хангалттай хариулж өгч чадаагүй шүү дээ. Есүс Христийн түүх, амьдралын тухай миний мэдлэг бас та нартай л адилхан нэмгэн байна. Тийм учраас би та нарт нэг хүнийг танилцуулъя гэж бодож байна. Энэ хүн та нарын асуусан бүх асуултанд чинь хариулж та нарт Есүсийн тухай ойлголтыг өгч чадна гэж би итгэж байна. Энэ бол Лук эмч. Лук эмч бол Филиппой хотоос ирсэн миний хамгийн дотны найз маань байгаа. Лук эмч ирсэн. За, амархан сайн байцгаана уу нөхөд минь. Та бүхэн хүрэлцэн ирсэн нь тун хүндэтгэлтэй хэрэг болж байна. Эхлээд би та бүхэндээ юунд итгэдэг тухайга хэлье. Харин дараа нь та бүхэн асуулт асуувал асуугаарай. Бүхнээс түрүүнд сорын ганц үнэн бурхан Тэнгэр газрыг бүтээжээ. Бурхан хүнийг өөрийн дүр төрхийн дагуу бүтээж, хүний анд нөхөр байхыг хүсч. Гэтэл хүн хуурдагдж бурханд дуулуургүй хандсан байна. Үүнээс болж тэдний харилцаа тасарч, ингээд үндэс угсаа, шүтлэг бишрлээс үл хамаарч, бүх хүмүүс тэр тасарсан харилцааг эргээж сэргээхийг эрмэлзэх болсон байна. Хүний дуулуургүй байдлаас болж тасарсан энэ харилцааг сэргээхийн тулд Бурхан бидэнд өөрийнхөө Есүс Христээр дамжуулж ирэх замыг нээж өгсөн юм. Энэ бүгд чинь тэгээд шин санаа юу? Есүс та хоёр энийг зохиосон юм уу? Миний та нарт яриад байгаа энэ зүйл огтхон санаанаасаа зохиосон зүйл биш. Та нарын айд сүсгэлдэг бурхтын тоог нэгээр нэмэгдүүлээе ч гэсэн санаа огт биш. Одоогоос 1500 жилийн өмнө Бурхан өөрийн төлөвлөгөөг Мосе гэдэг хүнд хэлж өгсөн байдаг. Мосегийн Бурханаас хүлээж авсан зүйлээ бичиж үлдээсэн судрын ихэнх хэсгийг өөр бусад хүмүүсийн бичсэн бичээсийг ч гэсэн би бас авчирсан. Хэрвээ л та үнэхээр үннийг ирэлхийлэгч хүн юм бол миний заах энэ үгэнд итгэнэ гэдэгт би огтхон чиргэлцэхгүй. Лукийн үнсэн эхний хуйлмал ном бол Эхлэл гэдэг нэртэй ном байлаа. Эхлэл номд Йехова бурхан, Тэнгэр газар, далай тэнгис, тэнд амьдардаг бүх амьтдыг бий болгоод дараа нь хүнийг бүтээсэн тухай гардаг юм. Бурхан хамгийн анхны 2 хүнийг байрлуулсан үсгэлэн цэцэрлэгтээ тэдэнтэй хамт зугаалan явдаг байж. Гэвч нэг өдөр хорон санаатай Тэнгэр илч хүмүүсийг мэхэлж Бурханы үгийг зөрчүүлсэн юм. Бурханы хувьд энэ дуулуургүй байдал бол гэм нүгэл байсан хэрэг. Энэ дуулуургүй байсан гэм нүглийнхэн үр дагаварт хүн Бурханаас тусгаарлагдж ялагдах болж үүнээс үүдэн ирсэн хүмүүсийн дунд нилээдгүй яриа өрнөлөө. Лук, чиний номонд их сайхан бичигджээ. Бурханы тухай түүх их сонирхолтой байлаа. Тэгтээ манай тахилчид бас ном судартай. Тэр судраасаа Бурхад газар тэнгэр ба хүрээлэн байгаа бүхний бүтээжээ гэж заадаг. Чи зааж байгаа энэ сорын ганц Бурханаа хамгаалж юу хэлэх вэ? Наадах чинь тун оновчтой асуулт байна.
оршин тогтнож байгаа бүх зүйлд өөрийн гэсэн зүй тогтол байдгийг чи лав анзаарсан байх. Нар, сар, од бүгд л нэг замаар зорчдог. Эргэх улирлууд ч ээлж дараагаар ирдэг. Амьд бүхэнд ургалж төлжих дараалал гэж бий. Алимны мод тарихтаа эхлээд үрийг нь суулгаад дараа нь алимаа хурааж авдаг шүү дээ. Хэрвээ энэ зүйлсийг олон бурхан бүтээсэн бол тийм зүй тогтол нарийн дэс дараалалтай болгож чадах байсан болов? Миний бодож байснаас хамаагүй илүү тайлбарлаж байна шүү. Эрхмээ. Нэрэ бодож үзүүстэй юм. Та зөвхөн наад номдоо хэлснээр биш ямар үндэслэлээр хүмүүс энэ ганц бурхны дүр төрхөөр бүтээгдсэн гэж бодож байгаагаа тайлбарлаач. Бас бурхны дүр төрх гэж чухам юу юм бэ? Энэ бурхны дүр төрх гэж хэлээд байгаа чинь нүүр царайны тухай хэлээд байгаа зүйл биш л дээ. Бид бурхан бол мөнх орших сүнс гэдэгт итгэдэг. Бурхан бол бусад ан амьтантай адилгүй харин сүнстэй оршигч. Газрын амьтад далай тэгсийн загас, тэнгэрийн шувуу бүгдээрээ хүний хэрэгцээ зугааг хангахын тулд л бүтээгдсэн. Хүн бол бусад бүх ан амьтдаас онцгой бүтээгдсэн учраас бурхан хүнд л сонгох эрх чөлөө өгсөн байдаг. За, энэ танд хангалттай үндэслэл болж чадах уу? Хүн хэрхэн бүтээгдсэн тухай сонсож байсан хамгийн үндэслэлтэй тайлбар байна. Лүкэмч, хэрэг бидэнд тэр таны хэлээд байгаа сонгох эрх чөлөө байгаа юм бол би яагаад зүгээр л өөрөө тэр шиг болохыг сонгож болдгүй юм бэ? Заавал аврагчийн хэрэг байна уу? Та бүхний асуултууд хариулахад их төвөгтэй вэ шүү. Гэвч зөвхөн ойлгохын тулд л асууж байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. За тэгэхээр аврагч хэрэгтэй юу гэдэгт хариулахын тулд аврагч гэж хинбэ гэдгийг тайлбарлах хэрэгтэй болох байх л да. Би энэ талаар илүү дэлгэрэнгүй тайлбар хийе л дээ. Би танай хотод ирснийхаа дараа янз бүрийн бурхтад зориулж баригдсан хэд хэдэн сүм дуган байгааг анзаарсан. Гудамжаар чулуу, хүрэл, модоор хийсэн бурхтыг зарж байх юм. Энэ бол хачин жигтэй зүйл биш л дээ. Миний аялсан газар үрийн хүмүүс бурхантай дахиж холбогдох туйлын хүсэл эрмэлзэлтэй байгаа нь харагддаг юм. Тийм хүмүүс лам хуврагуудад мөнгө төлж шүтээнүүдэд өргөл өргөдөг. Тэгээд бурхан шүтээнийхээ тааллыг олох гэж хүмүүс өөрсдийнхөө биеэ хүртэл шархтуулж гэмтэх тохиолдол олон байдаг юм билээ. Бурхан болоод бурхтын тухай сонирхож тэдгээрээс айх айдас бол хүн төрлөختөнд бүгдд нь байдаг асуудал. Та үүнтэй санал нэгдэх үү? Харсан зүйл маань ч таны хэлсэнтэй нийсж байна. Бүдүүлэг овгууд хүртэл дахиж шүтдэг бурхадтай байдаг. Манайха устыг дагууламгүй хөгжил дэвшилд хүрсэн мөртлөө шүтээнүүдэд зориулан гой тансаг барилга барьж бурхтаас тааллуулах ёслолуудад л хамгийн их мөнгийг зарцуулж байдаг. Тийм ээ. Таны хэлсэнтэй би санал нийлж байна. Одоо бид бүгдээрээ л бурхантай холбогдох ордлого хийдэг мөртлөө ингэх зохисгүй мэт санагдах юм. Яг таны энэ дүрслэхийг оролдоод байгаа зүйл бол гэм нүглийн буруутгал. За өөрөөр тайлбарлая гэвэл ятгалаг гэж тайлбарлаж болох юм. Тийм ээ, бидний сүнс бурхны зөвхт сүнснээс ятгалаг буюу тэр хөршгүй мэт тийм буруутгалыг тээж явдаг. Ингээд хүн хичнээн хичээлээч ямар эрхэм зориг тавилаач өөрийгөө хичнээн эзэмдэж захирлаач гэсэн гэмт чанар нь хэвээрээ үлдэх тохиолдол та бидний хэн хөнгөө байдаг. Тэрхүү тасарсан харилцааг сэргээж чадах тахил, ёслол, утлаг гэж байдгүй учраас л бидэнд аврагч хэрэгтэй байгаа. Би одоо л жаахан ухаарч эхэлж байна. Асуудлын гол нь бидэнд аврагч хэрэгтэй юу? Үгүй юу гэдэгт биш, харин тэр аврагч чухам аль нь юм бэ гэдэгт л байгаа юм байна. Та энэ хариултыг олсон гэдэгтээ итгэлтэй байна. Гэтэл Лүкэмч бас цаана өөрсдөө энэний хариултыг олсон гэдэгтээ итгэдэг мянган итгэл үнэмшилтэй хүмүүс байдаг гэдгийг та үгүйсэхгүй баха. Лүкийг цугласан хүмүүс зааж байх үед би түүнийг сонсонгоо залбирч судаг байлаа.
Харин дууссаны дараа бид хоёр хоёулаа өвдөг сүгдэн залбирч дараагийн хичээлийг хэрхэн явуулах тухай мэрэгэн ухаан хүч чадлын төлөө залбирдаг байлаа. Бурхан залбиралд маань нэгүүлсэнгүйгээр хариулдаг байсан юм. За найз минь. Чиний заасан үг мэрэгэн ухаан миний итгэлийг бүр улам хүчтэй болголоо. Чи бүр маш тодорхой ойлгомжтой залаа штэ. Манай хамгийн их эргэлздэг найз нар маань ч хүртэл ойлгож ухаарч эхэлж байна гэж. Баярлалаа Чафил. Гэхдээ энэ бол Бурханы мэдээ. Бурханы ариун сүнс надаар дамжуулж ярьсан. Найз нөхөд гэр бүлийнхэн чинь хүмүүсийн бараг асуугаад байдгүй тийм зүйлийг асууж байсан. Яг тэр үед ярьж байхад чиний залбирлын хүчээр хэлсэн үг болгоныг маань Бурхан өрөөж байгаа гэж би мэдсэн. Лук 4 сарын турш орой бүр тэр байтугай амралтын өдрүүдэд ч гэсэн бүтэн өдөржингөө авч ирсэн судраасаа зааж өгдөг байлаа. За сайхан марцгаав. Өнөөдөр бид нар хамтдаа аврагч гэж хэн болохыг, хаан төрхийг, бүр түүний гэр бүлийн угийн бичгийг Бурхан өөрийнхөө зөнчдөд үзүүлсэнийг хүртэл хамт уншиж судлах болно. Дараа нь бид нар тэр ямар амьдралаар амьдрах, юу хийх, хэрхэн яаж нас барах, тэр чөтгийл тэрний дагалдагчдаас нэг нь урвах тухай. Тэгээд түүнийг үхлээс хэрхэн яаж ам орох тухай зөнчөд хэрхэн иш үзүүлсэн байдгийг хамтдаа үзэх болно. Гэхдээ ийм хэдэн зөгнөл байдгийг. За энэ сэдвтэй шууд холбогдох зөгнөл гэх юм бол 300-аас илүү байдаг юм. Гэхдээ бидэнд энэ удаад бүгдийг ярилцах цаг гарахгүй л байх. Тэднийг бүгдийг Мойсе бичсэн үү? Үгүй ээ. Энэ зөгнлүүдээс цөөн хэдэн л Мойсегийн бичсэн сударт байдаг. Бусдын мянгаад жилийн турш өөр хүмүүс тэмдэглэж үлдээсэн байдаг юм. Таны ярьж байгаа тэр зөнчдийг Есүсийг төрснөөс хойш хүмүүс зохиочаагүй гэдгийг яаж батлах вэ? Миний энэ уншаад байгаа эртний судрууд мянгаад жилийн турш бичигдэж Есүс Христийг төрөхөөс өмнө яг энэ хэлбрээрээ хадгалагдаад 300 гаруй жил болсон байдаг юм. Энэ бол танай грек эрдэмтдийн хүлээн зөвшөөрсөн түүхийн баримтчим шүү. Зөгнөл ер нь ямар байх ёстой яг тэр шалгуураар шалгаад үзье л да. Та бүхэнд ямар нэгэн санал байна уу? Зөгнөл нь өөрөө маш тодорхой наривчлан хэлсэн бас биелэнч баримттай байх ёстой юм биш үү? Тэглгүй яах вэ? Зөгнөлийн биелэлтийг итгэл хүлээж чадах гэрч нар батлсан байх ёстой. Яг наад шаардлагуудыг чинь би хүлээн зөвшөөрч байна. За одоо тэгвэл бүгдээрээ хамт шалгаад үзье. Лук бидэнд хэд хэдэн удаа аврагч ирэх тухай зөгнөлүүдийг үзүүлж тайлбарлаж өгсөн юм. Эхлэл номоос тэр аврагчийг хүнээс төрөх болно гэж хэлснийг зөнч Исая түүнийг онгон эмэгтэйгээс төрнө гэж хэлснийг, дуулал номонд түүнийг Бурхны хүү гэж нэрлсэн тухай, Эхлэл, Тоол, бас Иремая номнуудаас түүний угийн бичгийг Авраамаас эхлэн Давид хүртэл тэмдэглэснийг, дагалдагч Матай Есүсийг Давидын удам болохыг нь тогтоогоод түүнийгээ тэмдэглэж үлдээсэн тухай, бас зөнч Мика аврагчийг Бэтлехэм төрнө гэж хэлснийг, дуулал номноос түүнд дорн зүгийн язгууртнууд ирж бэлэг өргөнөө гэж хэлсэн тэр хэсгийг, зөнч Исая түүнийг сургаалт зөвлөлөөр заана гэж бичсэнийг, 500 жилийн өмнө зөнч Зехарая Есүс Иерусалим хот руу ээлжиг унан орж ирэх тухай бичсэнийг нь бид үзэж судалсны дараа Лук зөнч Исаягийн үгсийг бидэнд уншиж өглөө. Үнэхээр тэр бидний өвчнийг өөртөө тээж бидний уй гашууг үүрв. Харин бид түүнийг Бурханд яллагдж, цохигдож, зовсон гэж бодов. Гэвч тэр бидний нүглийн төлөө хадгагдж, бидний гмийн төлөө бяцарчээ. Бидний амар амгалангийн төлөө түүн дээр гисгэлт бууж, түүний шарахаар бид эдгэрсэн. Бид бүгдээрээ хонь мэд төрч хүн бүр өөрийн замаар явв. Харин эзэн бидний гмийг бүгдийн түүнд тохов.
Эдгээр наривчлан хэлсэн зөвнөлийн үг Есүс Христийг төрхөөс хэдэн зуун жилийн өмнө бичигдсэн нь тов тодорхой байлаа. Дараа нь Лук бидэнд Есүс Христийн амьдралд эдгээр зөвнөлүүд хэрхэн биелэлээ олсон тухай сайн мэдээний номнуудаас танилцууллаа. Энэ судлалын үеэр Лук бидэнд бусад бурхтыг шүтдэг хүмүүс тэдгээр бурхтынхаа тааллыг олохын тулд чармаах хэрэгтэй болдог тухай дахин онцлон ярьж байлаа. Харин Иехова бурхан бидний авралын төлөөс болгож өөрийн хүүг золиослон дараа нь түүнийг үхлээс амьлуулсан юм. Тэр бол өөрт нь итгэсэн хүмүүст мөнхийн амьдралыг өгч аврагч энэ дэлхий дээр эргэн ирнэ гэж амласан цорын ганцхан бурхан юм. Энэ судлал бурханы үгийн хүч чадал ариун сүнсний ятгалын үр дүнд тэнд суусан хоёр хүнээс бусд нь бүгд Есүс Христийг аврагч хэмээн итгэлээ. Сайн байна уу өглөөний минь Лук. Чамайг би эндээс олох байхаа гэж бодож байсан юм. За Теофил, Лудия, сайхан амарцгаав өглөөний минь. Танайд яггүй хэд хонцглоо. Ийм сайхан амар амгалан газрыг би их л санах байх та. Танд өгөөршгүй их талархаж байна. Таныг ирэхээс өмнө нөхөр маань яагаад бурхан шүтээнээсээ урвсныг өртөө ойлгохгүй байсан юм л да. Та бидний төвчээртэйгээр тайлбарлаж Есүсийн хайрыг үзүүлсний хүчинд би ч бас аврагчд итгэдэг боллоо. Харин би чамайг аврагдсанд үнэхээр их баярлж байна. Лук, хүмүүс чамайг явах гэж байна гэдгийг сонсоод аян замдаа хэрэглэх бэлэг зөвлөлөө. Бид нар чамайг хаанч явсан дахин уулзтлаа чиний төлөө зөвхөн чиний төлөө залбирх болно. Намайг өгөөмөр зочилсан та бүгдэд баярлалаа. Би очисон хойноо та нарт Есүсийн үйлчлэгчдийн бичиж үлдээсэн түүний амьдралыг нүдээр харсан гэрчүүдийн гэрчлэлийг нэг бүрчлэн нягтлж эмх цэгцэнд нь оруулж бичээр та нарт явуулнаа. Тэгвэл миний бичсэн, миний зааж өгсөн бүх зүйл илүү ойлгомжтой болох болно. За ингээд би явлаа. Та нарын хадлаа залбирнаа. Та нар ч гэсэн миний төлөө залбирна гэж итгэж байна. За баяртай. Сайн мэдээг бусдад ярьж байх бүх үед Бурхны ивэл та нар дээр минь бэлхам дүүрэн байх болтугай. Лук Теофилд амласныхаа дагуу Христийн амьдралын тухай бас анхны сүм чуулган хэрхэн төрж байгуулагдаж өсөж хөгжсөн түүх элчүүдийн үлсийг бичиж илгээсэн нь хожим ариун Библийн шинэ гэрээнд Лукийн сайн мэдээний ном буюу Үйлс номонд үлджээ. Бурхантай харилцах хүсэл эрмэлзлэлтэй хүмүүс Есүс Христийг таньснаар амьдралд нь ямар их өөрчлөлт нөлөө ирдгийг энэ түүхээр харуулжээ. Бурхан дэлхийг үнэхээр хайрлсан учраас цорын ганц хүүгээ өгсөн. Хүүд нь итгэгч хэн ч мөхөхгүй харин мөн хамтай болох юм аа.